За ер нь хэдэн жилийн өмнө би бодлогын дан гэдэг цуврал нэвтрүүлгээ ТV дөрөөр хамтдаа тэнгистэй хамт явуулж ирсэн. Ер нь нөгөө дэлхийн улс орнуудын улс төрийн бодлого тоглолт хэрхэн явагддаг вэ гэдэг талаар. Тэгээ тэрийг одоо бол жоохон сэргийх маягтай. Гэхдээ одоо орчин үеийн цаг үед нийцүүлэн дараагийн түвшинд гаргахаар нэг жижигхэн бодлогын дан гэсэн пэйж хуудас хөтлөхөөр шийдсэн. Тэгээд энэ хуудасаа хөтлөх одоо анхныхаа одоо жижигхэн мэдээлэл лайвыг хүргэж байгаа та бүхэнд баяртай. Энэ одоо нөгөө Израилийн газрын зураг 46-аас 2010 он гээд. За анх бол эдгээр Палестины газар нутгийн энэ цагаанаар тэмдэглэсэн израильчууд байсан. Цаашаа ингээд явах тусам одоо бол 2010 оны байдлаар энэ цагаанаар тэмдэглэсэн израильчууд, ногооноор тэмдэглэсэн палестинчууд. Ерөнхийдөө одоо дахиад нэг 50 жил өнгөрөхөд бол энэ газар нутгт төр нэг ч ногоон зурус гэж байхгүй болно. Бүгд цагаан болж хувирхлоо гэж бодож байна л да. Хэрхэн яаж энэ бодлогыг хэрэгжүүлвэ гэдэг асуудал байгаа байхгүй. Хэрхэн яаж хэрэгжүүлв? Яаж Палестин голлсон байсан тэр улс оронд одоо еврейчүүд голлсон улс орон болж хувирваа гэж. Энэ өөрөө бодлогын дан байна. Бодлогын энэ тэгээ энэний гол дайны үндэс нь за та бүхэн мэдэх бах та би академийнхаа 5 жилийн зориулаад гэгэрсэн еврейчүүдийн протокол гэдэг номыг бас дахиж хэвлүүлж исэн. Энэ номыг орчуулагч нь болдох баха тий болдохын орчуулснаар хэвлүүлж исэн. Тэгээд ер нь жоохон энэ дээр байгаа бодлогуудыг өнөөдөр зөвхөн еврейчүүд ч төдийгүй дэлхийн томоохон улс орнууд одоо жижиг буурай улс орнуудыг өөрийнхөө эрхшээл дээр барихын тулд бас тодорхой төвшөнд хөгжүүлээ дараагийн төвшөнд гаргаад хэрэгэлдэг болсон л да. Тэгэхээр өнөөдөр бидэрт ямар асуудал тулгараад байна вэ гэдэг асуудал байна. Ер нь бол газар нутгийн бэлчээрийн тухай хууль, газрын тухай хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, үндсэн хуульд одоо нэмэлт өөрчлөлт оруулах тухай ч гэх юм уу нөгөө 6-гийн 1 гэж ярьдаг алдартай заалт одоо төрийн нийтийн митинг гэдэг юмч хаашаа газар тийм байна гэдэг асуудал хаашаа явах вэ? Энэ монголчуудын өв уламжлал дээр энэ яг ямар бодлого байсан цаашдаа хаашаа явах болцоо байна уу гэдэг талаар зүгээр гадаадын улс орнууд дээр хэрэгжүүлсэн жишээгээр тодорхойлохын тулд Израиль ба Палестинчүүдийн хоорондын харилцаан дээр толгуурлаж хийсэн. Ер нь аливаа улс орны улс төрийн бодлого бол их тийм урт удаан хугацааны туршид үргэлжилдэг тийм удаан үлдэх хорогдох шиг тодорхой хугацаанд өнгөц ингэж харах төр өдөр тутмын амьдралдаа хүн харах төр хүн анзаардаггүй. Гэхдээ 5-10 жилийн дотор 50 жил, 100 жил, 500 жилийн дотор ингээд харах төр үр дүн шал өөр үр дүн төрдөг тийм зүйл байдаг л да. Тийм удаан үйлчлэгээтэй улс төрийн бодлогуудын нэг том жишээ бол энэ байна. За тэгээд газар нутгийг хэрхэн эдгээр газар нутгтай болсон бэ гэдэг асуудал. Хэрхэн одоо ингээд ногоон байсныг цав цагаан болтол одоо ажиллаа гэж. Энэ мөнгө зээлдүүлдэг зарчим энэ байл да. Өнөөдөр дэлхийн маш олон улс орнууд одоо юу гэдэг нь нэгнээсээ мөнгө зээлдэг, бонд тавьцаа одоо юу гэдэг нь янз бүрийн нэршилтэй цаад мөн чанар нь мөнгө зээлдэг тийм аргууд байна. Хувь хүнээс хооронд ч энэ мөнгө зээлийн бодлогод явагддаг л. Тэгэхээр ер нь бол нөгөө тухайн улс орнуудын одоо улс төрийн бодлого нэлээд тийм хүчтэй орж ирж байгаа улс орнууд бол нэг шууд одоо орчууд бол цэрэг дайнаар ч юм уу эзэн төрөмгөл харагцмаар газар нутгийг эзэмших болцоо бол байхгүй болсон. Хилэцгаарыг тэлэх боломж болцоог болсон гэдэг нь харагдаж байгаа учраас маш айжмаар урт удаан хугацааны бодлогоор дамжуулж газар нутгийн айжмаар өөрийн болгох тэр бодлого явагддаг. Тэрний хамгийн ихний бодлого нь бол мөнгө зээлийн бодлого. За манай хашаа энд байлаа гэж бодъё. Манай хашаа. Тэгээд яад гэхээр би хувийн хувьд бол аль нэг хашааны хөрш бол надаас ямар нэгэн байдлаар амьдрал нь доорой ч гэдэг юм уу байх нь бол амьдрал хууль байдаг. Нэгэн сайн байхад нэгэн заавал дорой байдаг хөл. Би хүний амьдралд юу гэдэг нь нэг нэгэндээ мөнгө зээлдэх явдал, нэгнээсээ мөнгө гоох явдал бол зөндөө байдаг л. Энэ зээлийн бодлогыг давхар хэрэгжүүлдэг. Магадгүй эдний аль жоохон надаас амьдрал дорой байлаа гэж бодоход эдний би мөнгө зээлэхдээ зээлсэн хөссөн тоогоор мөнгөний зээлүүлдэг. Ахаа мөнгөө нөхдөр тэгдэггүй ахаа миний амьдралах яаж ийнэ чинь гэдэг ингээд мөнгө зээлээд яагаад гэдэг. Тэгэл магадгүй нөгөө чинь 1 удаа зээлнэ, 2 удаа зээлнэ, буцааж төлнө, 3 удаа зээлнэ, 4 удаа зээлнэ, буцааж төлнө гэдэг янз бүр яваад байдаг. Магадгүй тодорхой юу гэдэг нь мөнгө санхугаа удирдах чадаагүй, амьдралынхаа төлөвлөж чадаагүй. Ялангуяа одоо магадгүй нөгөө энэ хоёр хөрш айлын нэлээд баян чинэлэг байх юм бол энүүнд атаархсан хүн ядгүй гэдэг тэр нөгөө хэрэглээ тал руугаа асар их тийм хөрөнгө оруулалт хийгээд тэрийг голдоо зээлэр санхүүжүүлээд хийгээд тохиолддог. Тэгээд тодорхой хугацааны дараа
энэ төлж чадхаа байдаг юм байна л та. Одоо яг энэ жишээн дээр төлж чадхаа байлдаг. Тэнгүүл хэлдэг. За өнөөдөр одоо гэдэг чирэл өөр зээлэн тэгж баригдцууд ирж байгаа. Ахын хашаагаар жоох юм шиг хэлчихэ. Өнөөдөр өдөртэй дүг энэ дээр амьдрал болоод байгаа юм чинь. Энэ дээр амьдрчих тэр нөгөө өртөө өн чинь бөө тэглгүй явах юм сайхан ах маань тэгж явах тэр нөгөө хашааны жоохон газраа харамлаад явах байдлаар идэх хэлдэг. За тодорхой хугацааны дараа төлж гарахаа байдаг ч юм эсвэл одоо юу гэдэг нөгөө хашааныхаа жоохон газрыг алдсан юм чинь бас бусдын өмнө одоо нэр хүнд нь ч гэх юм уу орон зай нь хамагдаад ирэхлээр нэр хүнд ч байдаг юм хойны үднийг жоохон дотор талд нь шарлахал үүсдэг гэлтэй. За энэ мөн гэж идэг тэрмөө тэгээд ихтэй яадаг юм. Эднийхээс одоо ер нь одоо эргэн тойрны энэ айлуудад нэг ямар нэгэн байдлаар нэр хүнд нь унал талаад дотор бушуухан зутаахын төс болдог. Тэр үед эднийдээ үлдснэ. Зардаг юм уу зээл хэлбэрээр дамжуулдаг. За эсвэл одоо эднийх юу гэдэг юм мөнгө зээлж хагаад зээлээр нь дамжуулаад бүр баян болчлаа гэж бодоход буцаагаад явах дээр эднийдээ хашаага зарах хэрэгтэй болдог. За би танаас мөнгө зээлж исэн баярлалаа хаа гэдэг юм таны тусламжтайгаар миний амьдрал ах сайн сайхан боллоо. Тийм учраас та миний хашааны газрыг таны тусыг би санаад тийм хэлбэрээр ийм мөнгөөр ингээд та төлчөөч миний. За ийм хашаатай болсон хүн одоо дараагийн ярьж энд байгаа хашаа руу зээлэхдээ ашиггүй байдаг юм л дээ. Энд байгаа хашааны эзэн зээлэхдээ нөгөө энийг харж хандах зардал нэмэгдчихдэг. Дахиад хүн тавих хэрэгтэй болдог. Нөгөөдгөрөө харуулах хэрэгтэй болдог. Харж хандах зардал нэмэгддэг. Харин хажуудлынхаа айлын хашааг худалдаад авчдаг харж хандах зардал нэмэгддэг. Өөрөө энд амьдрдагаараа амьдарч л байна. Ялгаа авахгүй нөгөө тийм хүн хүчний болон харж хандах зардал нь ялгаа авахгүй байдаг учраас хэврээл байдаг. Дараагийн удаа энэ айлыг худалдаад авсан чинь энэ айлтай 8 боломжтой болоод эхэлдэг. Гэхдээ гих мэтэр ингэж алхамаар төрөх тийм бодлогоодыг хэрэгжүүлсэн жишээ нь бол энэ. За энэ бодлого ялгаа авахгүй өөр Монголд бас хэрэгжсэн байгаа. Хойд урд туршид хэрэгжсэн байгаа. За одоо энэ бодлого хаана хэрэгжиж гэнэ үү гэдэгтэр бас Европын маш олон улс орнуудад дөрвөсөд латин биш исламын ертөнцөөс дөрвөжсөн дөрвөгчдөд айчмар ингээд эзлэгдэх юм бодлогод явж идэг. Ер нь бол заавал тэр энэ үндэстэн гэлгүйгээр илүү их тийм урт удаан хугацааны бодлоготой магадгүй нэг ахмадууд нэг бодлого одоо гэгэрсэн еврейчүүд өвгөд гэдэг шиг тэр өвгөд нь бодлогоо зөв аваад зөв дамжуулаад дараагийн алсын хараатай бодлогоо хэрэгжүүлж байгаа бүх улс үндэстэнд яг иймэрхүү бодлого хэрэгждэг. Иймэрхүү бодлого. Нөгөө хүчрхэг Англи, Франц гэдэг одоо зүгээр би судалгаан дээрс уншиж байсан. Тодорхой хугацааны дараа бол тэр улсууд одоо магадгүй нэг дахиад нэг 50 юм уу 60 жилийн дараа за өсвөрөө 100 жилийн дараа тэр улсууд бол исламын улс болно гэдэг нь бол ойлгомжтой болсон. Тийм дүр зураг харагдаж байна. Англичууд, Францчууд нөгөө одоо их хэсэг нөхдүүд маань тодорхой 50 юм уу 100 жилийн дараа нутаг дээр үндэсний цөөх болно гэж одоо тийм дүр зураг ирээдүй харагдаж байна гэдэг. Тэр бол одоо гэдэг исламын улс орнуудын одоо газар нутаг болж тэлэгдэх тийм бодлогод харагдаж байна. Тэгэхээр бидний нэг удаан үйлчлэгээтэй хор гэж байгаа юм шиг юм удаан үйлчлэгээтэй бодлогын таньж мэдхийн тулд газраа нутгаа ховчлох, өмчлөх, худалдах гэдэг юм одоо тийм зүйлээс аль болохоор татгалзах хэрэгтэй болдог л да. Энүүнийг хэн хариуцж чаддгүй гэдэг тэр энийг газар нутгийн бүрэн бүтэн байдлыг иргэн хариуцж чаддгүй. Энийг нөгөө улсын эрх ашиг гэдэг зүйлэл төрч хариуцж чаддгүй. Улсын эрх ашиг гэдэг зүйлэл гэдэг маань улс ч өөрөө төрөн ч ордог, ард түмэн ч ордог, тэнд байгаа амьтан ч ордог, ургамлан ч ордог, элс шараа хад чулуун ч ордог, байгалийн дор баялагын ч ордог. Эдгээр бүгдөө нийлээд нийт улс орны эрх ашиг гэж тооцогддог учраас бид нар хамтдаа нэгийг хянах замаар амьтан ч хүнийг хянах, хүн ч амьтныг хянах, амьтан хүн нийлээд ургамалтайгаа нийлээд газрын дорх баялагын хянах ч гэдэг юм уу, хайрлах, хамгаалах, хариуцах гэдэг хэлбэрээр явдаг учраас газар бол улсын үндэс миний газраас бурханч бөөсөн бүү гэдэг сургаалуудыг өгсөн. Монголчуудын төр барих ухаанд бол энэ газар нутгийг улс л хариуцдаг. Төрч дангаараа хариуцдаг гэсэн юм байна. Одоо л бид яаж нэгтгэр төр дангаараа хариуцна. Дээр нэмээд нийтийн өмчлөл гэдэг нийтийн өмчлөлд байх тэр боломжуудыг нэгээ дараагийн хуулиудаараа нөгөө нийтийн өмчлөлөө бусдад шилжүүлэх, бусдад бэлгэлэх гэдэг юм бусдын ашиг сонирхол хошуу гişн оруулах боломжуудыг нээж өгөөд л гэж аажмаар нэгдэл байна л та. Сүүлийн 30 жилийн хугацаанд одоо энэ харахад бол их тийм өчүүхэн өөрчлөлт юм шиг боловч энийг дахиад дараагийн 30 жилийн хэрвээ үргэлжлэх юм бол одоо газар нутаг өмчлөгдөж болно, ховчлогдож болно, уулуулаар нь малын бэлчээргээд хашиж болно. За уулуурхаа эзэмшиж байгаа хүмүүс тухайн лицензийн газар нутгийг өмчилж болно гэх мэтэр ингээд цаашаа алхамаар
3-4 жил тутам өгүүлбэрт нэг үг суусараад нэг мэтгтэл одоо юу гэдэг те сая нэг энэ Израилийн үйл явц 50-100 жилийн дотор яг ийм болж өрж байгаа шиг ийм үйл явц болох болцоотой болдог. Тийм учраас энийг хэн хариуцдаг вэ гэдэг тэр энийг төрч хариуцдаг магадгүй нэг тийм үндэсний эрх ашиг, үндэсний эрхэмдэд үнэт зүйл гэдгээр зэвсэглэгдсэн тэр үзэл санаагаар зэвсэглэгдсэн тэр өвгдүүд нь тэр хөх өвгөд гэж монголчууд яриад. Эдгээр гэгэрсэн бүх өвгөд, гэгэрсэн еврейчүүд гэдэг нь тэр хөх өвгөд нь хариуцаад тавьдаг. Тэр энийгээ өөрөө дэлхийн нийт албан болон албан бус засаглал гэж үздэг харагдаад байгаа юм. Албан засаглал нь төрн, албан бус засаглал нь урт удаан хугацааны бодлогыг, залгам чанарын бодлогыг хэрэгжүүлж чаддаг тэр хөх өвгөд нь тэдгээр нь төрд харагддаггүй мөртлөө ард түмнийхээ оюун санаанд өдөр тутмын үйлдэл дадал дээр нь анхаарлаа хай болохгүй шүү, хай хүй гэдэг ингээд ашгараа сууж идэг тийм хүмүүс залгамжилдаг л та. Тийм учраас 37-8 онд ягаад тэр том хэлмэдүүлэлтийг хийж алтан ургийнхан скетнүүд байдгийн тэр бүх зүйлүүдийг хядсан бэ гэдэг тэр хөх өвгдийн бодлогыг алдагдуулахын тулд хөх өвгдийн бодлого нь алдагдчих тэр яг одоо юу гэдэг те орчин үеийн цаг хугацаагаар амьсгалсан өнөөдөр ардчлал гоё мөнгө гоё хөрөнгөний бирж гоё ер нь хотлох хэвээр хүний эрх байх хэвээр гэсэн тийм үзэл санаагаар зэвсэглэгдсэн шинэ үедээ тохиролцох хамгийн амархан байдаг. Энэ бол өөрөө урт удаан хугацаанд үйлчлэгээ те бодлогын дайн гэж нэрлэж байгаа маа. Тэгэхээр миний гэдэг юм уу да ер нь бол хэдүүлээ хөх өвгдөөсөө эхэлж энэ улс орны өөрчлөлийг гэж бодох юм бол хөх өвгдөөсөө эхлэх хэрэгтэй гэж бодож. Хөх өвгдөрөө 500 жилийн, 1000 жилийн, 300 жилийн, 100 жилийн алсын хараатай байж тэр араага өөрийнх хамгийн дотны үр хөвгтдээ хамгийн дотны хин нэгэнд өлүүлж иж тэрийг бусдын сонсох хүслийг бүрдүүлж авдаг ийм л зарчим байх шиг байна да гэж боддгоо. Тэгээд сайн муу хэрхэн байгаа талаар та бүхэн бас өөрсдийнхөө санал бодлоо комент хэсэгт хуваалцаарай. Баярлалаа.